За энэ удаагийн Монгол эрдэмтдийн олон улсын хоролдоо бол их Монгол улсын 820 жилийн ой зориулсан их Монгол улсын дарагчийн тогтолцооны тухай илтгэл хэлэлцүүлээ. За энэ илтгэл дээр би 3 зүйлийг ер нь онцлон санаагаа илэрхийлэхийг зорьсон. Нэгт бол энэ их Монгол улсын дарагчийн тогтолцооны уламжлалын тухай асуудал. Ерөнхийдөө ихэнх эрдэмтэд харагтнаас уламжилж авсан гэдэг байсан бол энийг юу гэдэг Монгол нутагт эртний төр тулсуудын төр төсний уламжлалын ерөнхий агуулгын хүрээнд жужаанаас эхлээд үзэх боломжтой юм байна гэдэг саналыг дэвшүүллээ. За түүний дараа бол их Монгол улсын дарагчийн тогтолцоо яаж хэрхэн хөгжиж төлөвшөд тогтсон тухайн асуудлыг хөндөд 3 дахь асуудал нь бол хамгийн чухал асуудал гэж бодож байна. Одоо миний илтгэлээс энэ бол Хувлаа хааны хийсэн дарагчийн тогтолцооны шинжилэл. Хувлаа хаан бол дарагчийн тогтолцоог хийсэн том шинжилэл нь юу байсан бэ гэхээр төрийн эрхийг авангуудаа хааны эрх мэдэлд байсан дарагч томилдог эрх мэдлийг орон нутгийн томоохон язгууртанд шилжүүлсэн. За ингэснээр дарагчийн тогтолцоо бол тогтолцооны хувьд бол хямрах, за мөн төрийн хяналтын чиг үүргээ алдах эхлэл тавигдсан байна гэдэг саналыг хэлэлцүүллээ.